За сайн байцгаана уу? Station 3 Tokyo байна. Өнөөдөр бүгдээрээ Итали хоол хийж үзнэ. Туршин, паста. Энэ хоолны учир нь юу вэ гэхээр жилийн өмнө санаж ин 2 жилийн өмнө ч юм уу кино үзсэн. Chef гэдэг кино. Тэрэн дээр гардаг хамгийн онцгой сцен миний хувьд яг баг үлдсэн миний хувьд санагдсан. Тэр сцен дээр болохоор өөрийнхөө зөөгчд зориулж манай тоогооч маань хоол хийдэг байгаа. Stop your running around. Right. It's time to straighten right out. Rude boy. Stop your running around. You Rudy. How you mean? A message to you. Exclusively. Энэ хоолнд ямар нэгэн мах шаарддаг. Алио, олио. Гэхдээ би буруу хэлж магадгүй. Гэхдээ яг миний санахаар тийм байсан. Орцсноор юу байгаагаа вэ гэхээр сармис, мэдээж паста гомон, лимон байгаа. Улаан перц байна. Перц, давс, яншүү байгаа. Оливын тос. За, юуны дөрөнд бүгдээрээ юма бэлдэж байгаа хоорондоо гомонгоо чансан дээр тэр гомондоо баг зэрэг давс хийгээд халуусандаа. Халуу буцалж байгаа усандаа хийгээд ийшээ тавь. Энэ гомон болж байгаа хооронд бид нэр юу бэлдэх ёстой вэ гэхээр саримсаа арилгана. Саримс арилгахдаа миний нэг юм нууц арга байдаг. Юусэн гэл дараал ингээ болторчихдээ. Хамаагүй. Гэтэ хүмүүс яаж арилгах юм бэ? Би бол ингээд арилгацсан надаа амар хурдан байдیں۔ Тэгээд энэ пастаны хувьд юу гэхээр мах ерөөсөө оролцоогүй. Тэгээд ямар нэгэн байдлаар маш хурдан болцтой хоол байгаа. Гомон л болцсон бол ерөөсөө. Vegetarian гэсэн гоо. Асуудал. Шууд бол. Vegetarian хоол тий. Юу нэ? Vegetarian. Тийм, vegetarian. Бүр vegetarian ч биш. Энэ vegan хоол гэхгүй бүр. Бүр ямар ч сүү муу ороогүй. Ямар ч үгүй учраас гомон гол зөв сонгох хэрэгтэй. Гомонд чи хэрвээ өндөг орцсон бол яг хэцүүлтэй тий. За, ингээд саримснуудаа ер нь болохоор ингээд шууд жижиглээд аль болох гоё. Нарийнхан жижиг. Тэгээд саримсаа нэг юм хийгээд авчий. Одоо энэ даягаа. Гэтэ амар би ингээд юм умлаг бэлдсэн чинь одоо нэг юм нэг хоолны нэг юм нэвтрүүл байдаг ш нэг юм зааж өгдөг. Та нар ингээрээ Gordon Ramsay хинч байдیں۔ Тэгээд тийм юм санагдаж. Уул нь бол яг энэ нэвтрүүлийн концепт юм бол би нөгөө амар заахтаа биш. Би нөгөө нэг зүгээр яг уу би ч өөрөө тоогооч ч хүн биш ш. Зүгээр л хоол их дуртай. Тэгэл зүгээр гоё хоорондоо хүмүүс мэдлэгээ солилцоол. Мэдлэгээ солилцох жоохоо зүгээр цуг туршиж үзээл. Өмнөх бол ер нь жоохон фейлер л байсан бах та. Фейлер үү? Тэгээ хамт нь бол гоё. Зүгээр яг миний өөрийнхөө хувьд л ярьж байна л. Зүгээр ярьж мэрч байгаа юм бол. Одоо тасаагүй. Игүүл. Ичээлээ шүү дээ. Ичээлээ шүү дээ. Би ч одоо бас өөрийгөө бас хөөрхөн барьж шít ингээд бас хамаагүй тэнэгтчихгүй хүн шиг. Тэгээ. What the fuck гэж байна. Энд чинь одоо what the fuck гэсэн үг шүү дээ. Тийм what the fuck гэж байна. Энэ яншууга ирччихлээ. Яншуу шаардлагатай. Зя. Ерөөсөө ингээл бол. Ерөөсөө ингээл. За одоо болохоор халууны үйл ажиллагаа эхэлж байгаа. Манай паста маань хойно юу яаж байгаа? Болж байгаа. Тэр хооронд одоо юу вэ? Халууны үйл ажиллагаанд орноо. Плетгээ ядчихсан. Хайрлын тоогоо халаач. Тэгээд юу? Оливын тос. Нилээ ахиухан хийж өгөөрэй. Яг бол манай ерөөхдөө хамгийн гол орцсон нь бараг л оливын тос, сармис хоёр байгаа. Өөр бараг юм шаардлагатай учраас оливын тосоо. За одоо сармисаа хуурна. Сармисаа хуурахтаа бэлдэх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь сая би сармис ирсэн болохоор яг энэ Италиудын яг энэ хөдөлгөөн яг энээс гаралтай юм шиг. Яг сармис ирснийхаа дараа fuck.
Oh what the fuck? What the fuck? Хорооны өндгөө өнөрсөн. Oh what the fuck? Тэ. Италиуч нь гэхдээ бас их хөвгчлөлтөө хүмүүс шүү дээ. Зя. Одоо хоорнда. Ой. Саримсаа хуурж байгаа. Тэгээд биднэрт дээрээс нь баг зэрэг нөгөө улаан перц чинжүү их хийж өгч байгаа. Одоо ингээд шаргалтаад ирж байгаа сте. Галаа багасгая. Галаа багасгахгүй түл хөдөлт явагдах байна. Тэгээд нөгөө гайхамшигт гойн маань орж ирнэ дээ. Шууд асуудалгүй. Хамаагүй. Дараагийн асуудал юу вэ гэхээр гоймонгоо хийцэн. Тэгээ гоймонгийн юу хамгийн чухал шүү? Гоймонгийнхаа чансан уснаас хий. Нэг шанагыг. Энэ маань болохоор гоё зөөлж өгч байгаа байхгүй. Зөөлж өгж байгаа байлгүй. Би одоо зэрэг киног л дөөрэж хийж явуулахаас шиг. Тэгээд саримс маань ингээ яг гоё хуурд. Одоо үнэр танар болоос л. Яа. Тэгээд Тэгээд авсаа ичээ. Авсаг бол мэдрэмжээрээ 2 3 чимхийг хийлээ. Хар перц. Би тэгж байгаа нэг гоё юм грайндер авнаа нөгөө перцний хар перцний грайндер. гэдэг. Одоохонд бол тийм авах бажет байхгүй. Хөрөмт нөөц яг болцоо бол одоохондоо яг манайд бол бас хүнд байна. Дээ. За тэгээд галлаа трах байх. За тэгээд бол лимон усаа за хийч. Би бол нэг талаас жоох илүүхтэр лимон хийчлээ. Тэр айгу хаа. Базаад хийч. Асуудал. За, галаа унтраач. Тэгэхээр жоох явуулчих. Яа шүү. Хангалттай сайхан юм шүү. Oh shit. Йой. Үнэр болоос л. Гайхамшигтай. Тэгш. Зүгээр. Тэжгүй. Мөнгө бол гоё юм тий? Таалагдж байна уу? За. Одоо порцлон халуун ажиллаа дууслаа. За надад даанч тийм нөгөө нэг сэрээ байсангүй. Kind of like this, but жоохон чи. За энэ үед бол би бол үнэхээр яг та тэмтэй юм бол ямар ч тийм юу тэнхэл алга уу. За окей. Би зүгээр шууд тогооноос угсчихъя. Вау. Ой. Ямар нэр бүр үнэхээр бодоо болгож байна. Бодоо болгож байна. Өөрөө хийчээ тэгж хэлэх юм чи сайн ший зүгээр. Гэтэ нэр амар гоё. Holy shit.
Камер тасгоё. Гоё шүү. Нэр амар гоё. Nice. Okay. Авэж. Гоё. За. Боллоо. Хийж турш үзлээ. Ямар ч тоолтой. Olio. Буруу хэлж магадгүй. Гэтэ бараг дөхөө хэлж байгаа. Тэгээд хоолоо ичлээ. Айгуу амархан хоол. Гэтэ бүр үнэхээр супер амттай байна. Өөрөөсөө туршаад үзээрэй. Надад яг цог хийгээд үзээрэй. Үнэхээр гоё байна. Тэгээ амархан ч юм байна. Амархан ч юу яах вэ? Ерөнхийдөө маш хурдан. Тэгээ цагаан ямар нэгэн байдлаар цагаан олтон ч юм уу махнаа татгалзаж байгаа хүмүүст одоо жишээ нь тодорхой хэмжээний дайет ч юм уу юунд махнаас татгалзаж байгаа хүмүүст бол үнэхээр супер хоол юм байна. Баярлалаа.